Hey, зөөгөөцөн залуусаа тулгаа бин тулгаа байна. За энэ удаагийн бичлэгээр Ja Morant-ийн анхны нэрийн сникер Ja-1-ийн сэтгэл болон таамаг маягийн зүйл хүргэхээр шийдлээ. За манай сугийн бичлэгүүд дор Ja-1-ийн талаар яриач ревю хийгээч гэсэн хүмүүс их харагдаж байна. За Ja-1-ийг худалдаанд гарааг байхад би одоо яаж ревю хийх вэ? Харин сэтгэл таамаг маягийн зүйл хүргэхээр энэхүү бичлэгийг хийлээ. За ингээд бичлэгийг эхлүүлцгээе. 2019 онд анх Ja Morant болон Nike гэрээг байгуулж байсан. За өнгөрсөн хугацаанд Ja Morant бус тамирчдын буюу ялангуяа Kobe, KD, Kyrie нарын сникерүүдийг ихэвчлэн өмсөж тоглож байсан бол өнгөрсөн оны 100 сарын баярын өдөр буюу 12 сарын 25-нд Ja-1-ийг олон нийтэд зарласан. Ja-1-ийг танилцуулсан бичлэгт Ja Morant-ийн охин Kyrie Ja Morant-д өөрийнх нь сникерийг бэлэг болгон өгч байгаагаар гардаг. За Ja-гийн лого сникер гарахаас өмнө ил болсон бол за үүнийг нь Kobe-гийн логотой адилхан буруу харсан Kobe-гийн лого гэсэн хүмүүс их байсан. За магадгүй inspiration буюу санаа авсан байж магадгүй. За логотой болсон бол тэгэл пүүз гарах нь тодорхой л гэсэн. За Ja-1-ийн анхны пост color нь the day one гэх энэ үг байсан. Гэхдээ Ja Morant 100 сарын тоглолтын дээрээ өөр ягаан өнгийн Ja Morant нэг өмсөн гарч дебютээсэн. За одоогор бол энэ the day one гэх өнгөтэйгөө өмсч тоглоогүй байгаа. За 2023 оны 4 сар $110 үнэтэйгээр худалдаанд гарах төлөвтэй байгаа юм байна. За Ja-1-ийг гарсан өдөр нь би Facebook-ийнхаа тулгаа гэдэг фэйс дээр нэг жижиг пост оруулсан байгаа. За үүнийгээ дэлгэрүүлээд ерөнхийдөө сэтгэл таамаг маягийн зүйлээ ярья. За ерөнхий загварыг харах юм бол Kobe, Kyrie, сүүлд гарсан LeBron 20 бас харагдчихээн. За Loftop. Тэгэхээр Loftop гэхэд бүр тийм шагааны доовор биш, мид рүү нилээн төгсөн Loftop харагдаж байгаа. За урт хэсгийн олонний хэсгээр Air Zoom гэсэн бичгийг харж болно. За үүнийг харахад урдаа Air зөөлөвч орсон болов. За ард талд нь энгийн foam зөөлөвч байрсан болов гэж бодож байна. За үүний хувьд $110 болохоор арайч ард урдаа Air зөөлөвч хийхгүй болов. Сүүлд гарсан сникерүүдээс Zion 2 урдаа Air зөөлөвчтэй гарсан байдаг. Үүнтэй төстэй маягаар гарах гэж бодож байна. Ултны хээний үед тэгж нэг асуудал харагдахгүй байна. Дээд засгийн материал нь хямд хөнгөн материалуудаас юу бүрдсэн харагдаж байна. Хоёр тийш хөдөлгөөнд пүүзийг доктортой байлгахын тулд арай хатуутар арьсан чим шиг материалаар ерөнхийдөө дэмжигч хийж өгсөн харагдаж байна. Сонирхолтой харагдаж байгаа нь үдээсний хэсэгт бас өөр материалаар хаалт хийж өгсөн байна. За энэ нь яг PG2 3-ыг санагдуулж байгаамаа. Ja Morant өөрийнх нь signature гарахаас өмнө даруулгатай сникерүүдийг хөмсөж харагддаг байсан. За энэ удаагийн ихтер даруулга хийгээгүй ч дараагийн загварууд дээр юм даруулгатай сникерүүд бас гарч магадгүй маа. За эсвүүшийг хатуу пластик маягийн материалаар дотор гадна эсвүүш холбон хийж өгчээ. За давуутлууд нэх юм бол өсгийн хэсгийн хатуулга дэмжлэг болж өгч чадах юм. Харин сул тал нэх юм бол пүүзний жин нэмэгдэхээр нэлээд зузаан пластик материал харагдаж байна. Гэтэ ерөнхийдөө хөнгөн хямд материалаар хийж байгаа болохоор нэг нөлөө байхгүй болов. За араас нь харах юм бол Kobe 4 шиг харагдаж байгаа. За ерөнхийдөө энэ Ja Morant-ийн пүүзний лайн PG лайн шиг хямд хөнгөн Loftop сагсан өмгийн лайн байх юм болов уу гэж бодож байна. За бас нэг сонирхолтой зүйл нь Benjamin Netanyahu гэх KD болон Kyrie-гийн загвар дээр ажилладаг байсан дизайнер анх Ja Morant-ийн бэлгэний хайрцаг сторийн доо хийснийг харахад Ja Morant-ийн загварыг энэ Netanyahu хийсэн бололтой. За тийм ч болохоор энэ Kyrie болон KD-гийн мэдрэмж загварын чиг хандлага харагдаад байгаа юм болов. За Kyrie Nike-гаас гарснаас хойш магадгүй энэ загвар зохион бүтээгч Ja-гийн сникерүүдийг авч ажиллаж магадгүй маа. За ингэснээр Nike болон Jordan брэндүүд шинэ үеийн залуусын сникерүүдийг гаргаж эхэллээ. Zion, Ja Morant, Luka гэх мэт. За оройтсон ч гэсэн Booker-ийн signature sneaker гарна гэсэн байсан. Tatum ч бас нэлээд удаан signature sneaker-ийн талаар яригдж байгаа. Ja Morant, Luka sneaker-тэй болчиход хад Tatum одоо болох цаг нь болсон гэж бодож байна. За тэгээд Ja-1 худалдаанд гараад ревьюд ороод ирэхээр би тухайн үед нь бас ревью хийх баха. Та нар бас өөрсдийнхөө Ja-1-ийн бодлыг доор комментээр үлдээгээрэй. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн бэлтгэсэн мэдээллийг хүрээд дуусч байна. Бичлэг таалагдсан бас subscribe, like, donate хийж өгөхийг хүсье. За баяртай.